Тайван суралцахын давуу тал гэх юм бол Тайван ер нь өөрөө бас айгүй Монгол хүмүүст ээлтэй орон. Би одоо өөрийгөө би монголоо гэж танилцуулаад явхад хүмүүс бас айгүй дуртай байдаг. There are so many international students in NTU, and there's a student association by each country. And for example, as a Korean student in NTU, we have a Korean student association in here. And I am a vice president in Korean student association, and we are holding so much activities, such as like welcome party for the freshmen, and also going the one-day trip with all the Korean student association students. And we also held the K-pop contest recently, and now we are planning to have more activities with the international students in NTU and also the Taiwanese students in here. And we hope to have more activities also for the Mongolian students we're watching. Thank you. Бид нар яг манай сургуулийн main library дээр ирсэн байна. За тэгээд main library-гаас баруунгаар тийшээгээ харах юм бол айгүй алдартай First Activity Center буюу одоо манай сургуулийн бас нэг бүр ингээд маш олон амттай ингээд олон төрлийн хоолнууд байдаг газар. Мөн энд ингээд сурагчид бас ингээд хоол идэнгийн хичээлээ хийдэг. Мөн одоо First Activity Center-ээс цаашаагаа явах юм бол Social Science Study мөн номын сан байдаг. Тэгээд энэ номын сан бас айгүй алдартай. Зөндөө олон ингээд яг гаднах үзмжин ингээд айгүй үзэсгэлэнтэй гэдгээр айгүй алдартай байдаг. За тэгээд нөгөөгаар тийшээ буюу зүүнгаар тийшээгээ харах юм бол agricultural building буюу farm гэж зөндөө олон зүйлэг модтой ийм farm аж ахуй байдаг. Тэгээд тэрнээс цаашаага Fubel-ээс цаашаага миний байрлаж байгаа буюу 1-р курсын оюутнууд огтуд байрладаг доорм барилга.